За ингээд бүгдээрээ нэгдүгээр хичээлийнхаа 2 дахь хэсэг рүү орж байна. За энэ бол хөдөлгөөн ширх гэсэн хэсэг байгаа. Хөдөлгөөн ширх гэдэг маань өөрөөр хэлбэл бид нэр хамгийн түрүүний хичээл дээр өнгийн хэсгээ бүгдийг хийгээд дуусгасан байгаа шүү дээ. Тэгээ өнгийн хэсгийн чинь дараа өдрөгт маань 3 одоо голын хэсэг буюу цуглахай. За тэгээд арын давуу гэдэг ингээд 3 давхарлаас үсчээж сая таны хөдрөг одоо бүрэн битээ болно гэсэн үг. За тэгэхээр зулхай маань дотроо одоо маш олон янз байдаг. Зулхайг одоо сонгохын тулд бас танд баг зэргийн жоохон зөвлөгөө хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл зулхай олон янз байхынхаа хэрээр зориултаараа өөр өөрөөр ашиглагддаг байгаа. За тэгэхээр одоо шинэ миний гарт энд маш нэмхэн нэг юм зулхай байна. За тэгээ бүр юм зузаан байна. Бас яг энэ хоёрын голоор нэг байна. Тэгэхээр одоо бүр нэмхэн, дундаж, бүр зузаан. За тэгээд бүр дээрэс нэмээд бүр юм одоо нягт мөртлөө нэмхэн зулхай гэж байна. За энэ нягт мөртлөө нэмхэн маань бас дотроо одоо эдгээр шиг нэмгэн зузаан, дунд зэрэг бүр одоо цүнх мөнхөнд одоо хатуу цүнхний одоо битээ материалын тэр bijүүлэхэд хэрэглэдэг хатуу юм одоо нэг өстө баг зөөлөн юм эсгэрхүү энэ материалууд ороод ирдэг байгаа. Тэгэхээр ийм олон төрлийн зулхайг бид нэр яанда хөдрөгөө хийгээд туршлагчийнхаа хэрээр ингээд маш сайхан тохируулаад хийгээ явууч болов гэж бодож байна. За одоо энэ одоо одоогийн бидний хичээл дээр болохоор энэ саналын суурь буюу олбог одоо хийж байгаа учраас би зориуд нь хамгийн зузаан бүр 1.5 см-ийн зузаантай юм зулхай сонгосон байгаа. За тэгээд арийнхаа давыг сонгохдоо бас олон янз. Арын давыг сонгоно гэдэг маань бас л нөгөө ямар хөдөлг хийх гэж байгаагаас хамаарат нэмгэн зузаан гэд янз бүр байдаг. За энэ дээр бас л би нөгөө айл болох зузаан байлгах. Тэгээд дээрэс нь нөгөө боломжтой биш байлгах гэдэг ийм өслөгдүүд даваа сонгоцсон байгаа. Өөрөөр хэлбэл арын даваа маань ийм өслөг материалтай бас гоё биетэй ингээд энэ хоёртойгоо нийлэхээр бүр гоё биетэй болоо ширчгээр бүр илүү аятайхан болоод ирэх юм байгаа шүү. За тэгээд дараагийн нэг зүйл бол биднэрт мэдээж хэрэг ширхтэй гараар юм уу эсвэл оёдлын машинаар ширдэг байгаа. Гараар ширх нь бол ялангуяа бид нар шиг анхудаа хийж үзэж байгаа хүмүүс илүү тохиромжтой байдаг бол цаашлаад ингээд дараагийн бүтээлүүдэд хийхээ хэрээр та оёдлын машин дээр ширээс орчвол бүр илүү бас амар байдаг. Ер нь бол гараар ширхийг илүү гоё цэвэрхэн болдог бол оёдлын машинаар ширх үедээ та илүү гоё цэвэрхэн ширх гэж хичээхгүй бол бас оёдол мөдөл нь илүү гараад ингээд анх хийж байгаа зүйлс жоохон онцгой харагдах тал байдаг. Тийм учраас эхлээд та бүхэн болж бол гараараа ширхийг илүүд үзээрэй. За болохгүй хэрвээ одоо хурдан ширээ одоо ихний юм чинь гэж бодож байгаа бол бас оёдлын машин ашиглах бас бүрэн боломжтой. Хэрвээ та оёдлын машин дээр ширхэж байгаа бол бас уул өөрөө ашигладаг байгаа. За энд одоо би та бүхэнд хоёр төрлийн уул харуулж байна. За эхний энэ бол алхагч уул буюу одоо зузаан мөрийн зүйлийг шулуунаар ширдэг бол байгаа. За энэ болохоор чөлөөт оёдлын уул буюу ямар ч зүйл төр одоо хээ дүрс гаргаж ширхтэй хэрэгэлдэг бол байгаа. Гэхдээ энэ бол заавал ердийн оёдлын машинууд дээр бол таглагчтай хэрэглэгддэг. Эсвэл ийм компьютерчсэн машинууд дээр бол шууд хэрэглэгддэг. Ягаад гэвэл компьютерчсэн машинууд өөрөө энэ улаа доошо буулгаад өгчдөг учраас чөлөөт оёдлын уулыг шууд суурьдуулаад ингэ чөлөөтэй гараа залгаа явуулчихдаг байна. За шулуун оёдлын энэ болохоор маш их чухал уул байдаг. Ер нь юм ойдог хүмүүс ийм уултай байвал зүгрээдэг. Яг тэгвэл энэ бол зузаан ийм хөвөнтэй юм ойхоос гадна зузаан юмнууд төр маш сайн юм. Дээрс нь нэмээ сунамтгай материалуудыг нөгөө хөөхгүй ингээ ойж байгаа учраас бас гоё ойдог. Ер нь л ингээл нэг тийм жоохон болохгүй ойход хэцүү зүйлсийг бол үзүүлэлтэр бол энэ уулыг би ашиглацдаг байгаа. Тэгээд яг жоохон юу бол нөгөө олдоц гадуур багтай байдаг. За тэгээд заавал нөгөө машинтайгаа хамт ирдэхгүй тусдаа ирдэг учраас жоохон үнэтэй ирэх гэдэг. Гэхдээ нэг авцсан байхад бол таны насан туршийн хэрэглээ эвдрэл гэж одоо бараг гарахгүй учраас. За бид нар одоо энэ өнгөнийхөө ардалд зузаан цулхайгаа яг сайхан ингээд тааруулаад хайжлаад авцсан байна. Өөрөөр хэлбэл та том бүтээл хийх гэж байгаа бол энэ арын цулхайг ядаж хамгийн багадаа 2 хуруу ийм жижигдүү бүтээл хийх гэж байгаа бол 1-2 хуруу ч юм уу өөрөөр хэлбэл 1 см-аас 2 см заавал ингэж илүү гаргах хэрэгтэй байдаг. Яагаад илүү гаргах ёстой вэ гэхээр ширж явах үед маань одоо нааш цаашаа ингэж хөдөлгөөнд ороо те гараар ингэж хийжсэн ч гэсэн оёдлын машинаар хийжсэн ч гэсэн ингэж нааш цааш хөдөлгөөнд ороод энэ цулхай маань яг цуцлаа хайжилтан цулхай цаашаа одоо яг ингэ хэрвээ та цуцлаа хайжилчих юм бол ширж явах үед ингэж цулхай ингэж нааш цаашаа хөөгдөд ингэж нэг талдаа цулхай
дутах ч юм уу ийм асуудал үүсч болох учраас зайлшгүй ингэ заавал илүү гаргадаг байгаа. Тэгээд илүү гаргасныхаа дараа ширснийхээ дараа бид энэ хүйтргийг өөрчдөг учраас маш сайхан тэгшхэн одоо хийгддэг байгаа. За тэгээ арын даавуугаа одоо бүгдээрээ өнгөндөө тааруулъя. За арын даавууг ч гэсэн өнгөндөө тааруулахдаа бас яг одоо цулхаагаас жоох илүү гаргаад тавьчихдаг. Бас энэ нэг бодлыг бас л нөгөө хаваасанд одоо ширээсэнд те нааш цаашаа хөдөлгөөс нь сэргийлэхээс гадна ямар нэгэн одоо дутах гэсэн зүйлийг одоо ер нь бид нэр ингэ дутуудуулж жилснээс илүүдүүлжээ гэж нэг үг байдаг шүү дээ те. Яг л тэр бас энэ дэр мөртөгдөж идэг л гэсэн үг. За одоо ингэж даавгаа бол уран сулхаатайгаа чуцуулаад чүд нэг жоох илүү гаргаад хайжилчихад болтгоо л доо. За одоо энийхээ дараагаар хөдөлгөө сайхан бэхэлж өгдөг. За бид нар хавахта аль болох жоохон утсаа урттойхон сүлээд тастаад за тэгээд үтснийхаа үзүүрийг бол зангидаад за ингээд яг голын хэсгээс нь эхлээд ингээд хол шидээ өвчин. За шидэхдээ энэ юугаа ерөөсө хөдөлгөж болохгүй. Энэ гурван давхарлаасаа ерөөсө хөдөлгөж болохгүй. Одоо хөдөлгөө шитгэх гэж байна. Өөрөөр хэлбэл голоор нь ингэж хөдөлгөөнгөө олгож ингэж хавах гэж байгаа. За ингээхийн тулд бид нар бас зөв хавах хэрэгтэй байдаг л та. Өөрөөр хэлбэл ийм зузаан зүйлийг бид нар аль болох хөдөлгөхгүй яг энэ байгаагаар нь зүгөө эхний ээлжинд бол ихц дээрээс нь доош нь шууд ингэж хатгаад гараараа тэрүүхэн тэнд нь ингэж явна. Өөрөөр хэлбэл энэ маань яг одоо энэ гурван давхарлаас айл болох найс цааш нь хөдөлгөөнгүй байлгаж гад хавж ийн гэсэн үг. За ийм хавтгай юм дээр шалан дээр том бүтээл бол шалан дээр тавьж гад за ийм жижиг дүү бүтээлэг бол ширээн дээрээ хавтгайгаар нь ингэ сайхан дэлгэж тавьж гад за тэгээд энэ утсыг бол хэд татаж болохгүй яг сайхан зогоохон өөрт нь шингээж татах юм шүү. За үүнийг бид нэр гараар ингэж шидэхтэй. За энэ голоор нэг ингэж нэг за тэгээд тойруулаад нэг. За шаардлагатай бол ахаад бас энэ хэсгүүдээр нь ингэж нэмж шидэж өгөөрэй. Ер нь энэ шидээс хоорондын зай дунджаар нэг 4 хуруу буюу 4-5 хуруу буюу за нэг 10 см 10-аас 15 см байвал их зүгээр гэдгийг. Ер нь хит хол байгаад хэрэггүй. Ойрхон байх тусмаа л ер нь зүгээр гэж үздэг байна. За ингээд сандлын олбог маань уран давхарлаас маань хайшааж хөдөлгөөнгөө ингээд хоорондоо сайхан оёгдсон байна. Өөрөөр хэлбэл гараараа ингээд ойрхон сайхан шидсэн байна. Одоо үнийг оёдлын машинаар юм уу эсвэл гараараа бид нэр ширж ойж болно. Өөрөөр хэлбэл оёдлын машинаар бол түрүүнд би та бүхэнд үзүүлжсэн зузаан юм ойдаг алхагчулаа ашиглана. Гараараа бол яаж ширэх нь яг одоо би дараагийн хэсгээр та бүхэндээ харуулах болно. За дараагийн хэсэг хүртэл түр баяртай.